Нууцаа. Хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг Facebook 39 секунд болгонд хакертуулж өдөрт 160 мянган Facebook аккаунт алдагдаж байдаг. Харин фишинг буюу зөвхөн имэйлээр дамжаа орж ирдэг аюул өдөрт 5 тэрбумаар бий болж 1 секундэд 63 фишинг имэйл тань руу халдах боломжтой. Бидний өдөр тутамдаа байнгын ашигладаг ухаалаг утас болон гар суурин компьютерууд malware, malicious software дамжуулан хакертуулах өндөр боломжтой. Үүнд 98%-аар Android хамгийн их өртдөг байна. Үүгээр зогсохгүй 7 хоног бүр 18 сая вебсайтууд аюултай програмд өртөн хувийн болон байгууллагын нууц алдах аюултай байдаг. 2021 оны судалгаагаар ransomware халдлагаас үүдэн нийт 6 их 80 хохирол амсжээ. Эдгээр та баримтууд жилийн ирэх тусам нэмэгцээр байдаг бөгөөд захин ертөнцид бид өөрсдөө хувийн мэдээлэл аюулгүй байдалд байх нь хувь хүн бүрийн хариуцлага. Надад таны бичлэгийг үзээд хэрхэн нууцаа нууцлахыг та бүхэн бодвол манай хэрхэн болон татаа морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн дараа инженер өнөөдрийнхөө бичлэгийг Unitel Group-тай хамтран нууцаа нууцлал демо хүргэхэд бэлэн болсон байна. Үнтэй холбоотой асуух асуулт байвал Заяа Network гэсэн альч сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай бүх бичлэгүүд хадмалтай тул та бүхэн CC гэсэн товчлоороо дарахаа бүү мартаараа муу заншил ясаараа бүх бичлэгийн дор timestamp байх тул та бүхэнд хэрэгцээтэй гэсэн хэсэг рүү та бүхэн дараад цагаа хэмнээрээ муу манай YouTube цугийг subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь тарахаа бүү мартаараа. Ингээ хэдүүлээ хамтаа дэмэргөө орцгоё. Хамгийн түрүүнд хүмүүсийн зайлшгүй анхаарах ёстой нэгэн зүйл бол нууцуг. Нууцугт оруулж болохгүй зүйлсийн хамгийн ихэнд таны овог нэр, төрсөн он сар өдөр, гэрийн хаяг, утасны дугаараар ордог бөгөөд мэдээлэлээ олон нийтийн салбар дээр тавьсан бол хакертахад маш амархан болдог гэсэн үг байгаа. Харин та өөрийнхөө нууц үгийг том үсэг, жижиг үсэг, онцгой тэмдгүүд 6 оронтойгоос дээш байгаа буюу одоо та дэлгэцэн дээр энэ жишээг харж байна. Онцгой тэмдэг, тоо, жижиг үсэг, том үсэг тэгээд 6 оронтойгоос дээш байгаа байх тусмаа хакертуулахад маш хэцүү болдог байгаа. Хоёр дахь хүмүүсийн зайлшгүй анхаарах ёстой нэгэн зүйл бол яхаарахгүй захим хаяг буюу имэйл. Та бүхэн хэрхэн имэйлд ирсэн spam phishing-ыг жирийн имэйлээс ялгаж салгаж болох вэ гэдгийг бас 3 зүйлээр та бүхэн бас мэдэж болно. Эхнийх нь хинээс ирж байгаа гэдгийг та бүхэн харах. Хоёр дахь нь болохоор ямар доменээс ирж байгаа гэдгийг та бүхэн харж болно. Энэ дээр жишээлбэл newlife2022.com гэсэн байгаа. Unitel-ийн маань домен гэх юм бол unitel.mn. Энэ хэсгийг хараад Unitel-ээс ирэх дээл биш гэдгийг бол таньж мэдэж болно. За имэйл дотроо санамсаргүй та бүхэн нээсэн байлаа ч гэсэн энэ дондоо уншиж байхад таны IP хаягаар таныг азтан боллоо гэсэн хэсэг байгаа. Ямар нэгэн хонжир суглаа IP хаягаар сонгодог байгаа учраас IP хаяг байнга солигдчихэдэг учраас доош та бүхэн харах юм бол доорх 3 асуултанд хариулж бэлэг хожих боломжийг аваарах гэсэн хэсэг байгаа. Энэ дээр жишээлбэл янз бүрийн линкүүдийн доор байлгаад таны өөрийн хувийн мэдээллийг алдах боломжтой тул та бүхэн энэхүү зүйлийг харангуудаа шууд устгах аль эсвэл спам руу оруулах гэсэн сонголтыг та бүхэн хийгээрэй. Дээлийн хүмүүс маань Gmail-ийг ашигладаг тул та бүхэн бас Gmail дээр хэрхэн яаж спам руу шилжүүлэх тэрийг mute хийхийг та бүхэндээ харуулъя. Таны гар утсалын компьютер дээр Gmail ялгаагүй энэ зүйл ашиглагдана. Эхлээд та бүхэн inbox руу ороод таны уншаагүй байгаа имэйл руугаа та бүхэн ойртонгууд хүнийх нь нэр бас ямар имэйлээр ирж байгаа гэдгийг та бүхэн харах боломжтой. Хэрвээ танихгүй хүнээс ирсэн болон байгууллагаас ирсэн байгаа бол энийг итгэжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад move to гэдгийг доороосоо 4 дахь spam гэд рүү та бүхэн оруулснараа энэхүү домен тэр жигтэй spam folder руу орох байгаа. Яг та бүхэн дэлгэцэн дээр spam folder-д орж ирсэн имэйлүүдийг та бүхэн харж байна. Эдгээр бүх имэйлийг та бүхэн дээдлийн энэхүү дөрвөлжийн хэсгээр дараад delete forever гэж бүгдийг устгаж болно. Магадгүй энэ дондаа байнгын ирээд байгаа spam байгаа бол та бүхэн тэрийг итгэжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад mute гэдэг хэсгээр та бүхэн дарангууд энэ маань тэр жигтэй мэдлэгдэд тань дахиж ирэхгүй байгаа. 3 дахь хэсэг буюу бидний анхаарах хэрэгцээтэй зүйл ухаалгын төхөөрөмжүүд. Таны утас, компьютерууд гэсэн үг. Дэвтгүүнүүдэд ирдэг вируснууд гэх юм бол malicious software, malware, аюултай software, spyware, adware, trojans, virus гэдэг эдгээр зүйлд нь яагаад орж ирдэг вэ гэхлээр та ямар нэгэн байдлаар үнэгүй кино, дуу,
бичлэг, зураг, аппликейшн татан авахад эдгээр аюултай софтверууд болон вирусад дагалдан баг багаар тээвэрлэгдээд таны төхөөрөмжөд бол ирчээдэг байгаа. Та вирус софтверууд энэхүү төхөөрөмжөд орж ирсэн гэсэн үед хакер таныхыг хакердаг гэдгийг та бүхэндээ сануулмаар байна. Бичлэгийн өмнө дурдчихсан 98% Android утас руу эдгээр аюултай софтвер вирусууд нь халддаг. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө Android-ыг хамгийн сүүлийнх нь системийн шинжилгээ хийгээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Android утасны системийн шинжилгээг та бүхэн хийхин тулд settings руугаа ороод хамгийн доод хэсгийн software update гэдгийг та бүхэн дарна. Software update дарсны дараад нь танд download and install гэдэг хэсгээр та бүхэн manually буюу өөрөө та шууд download хийгээд install хийж болно. Харин хоёр дахь сонголт буюу auto download over Wi-Fi буюу таны утас 50%-аас дээшээ цэнэгтэй Wi-Fi-тай холбогдсон таныг унтчихад системийн шинжилгээ хийдэг таны утсыг бол хамгаалж идэг байгаа. Захин орчинд өгөх бидний зөвлөгөө. Захин орчинд иргэний үнэмлэхний мэдээлэл, утас болон дансны дугаар хаана амьдарч байгаа зэрэг мэдээллүүдтэй public хэлбэр буюу олон нийтэд харагдахаар тавихгүй байхыг та бүхнээс бол уриалмаар байна. Ингэснээрээ та өөрийнхөө санхүүгийн болон сэтгэл санааны хохиролд оруулах боломжийг бий болгож идэг гэдгийг хэлмээр байна. Two-factor authentication буюу давхар хамгаалалт. Энэ нундаасаа та бүхэн Microsoft, Google, Auth гэсэн компаниудаас сонгон үйлчлүүлж болно. Өмнөх заавар дээр нууц үгийг хэрвээ та байн мартаад байгаа бол тэрийг сэргээхэд төвөгтэй танд санагдаж байвал Face ID буюу царайгаа та бүхэн таниулж өөрийн төхөөрөмж болон сошиал платформ руугаа орох боломжийг та бүхэнд олгож идэг байгаа. Хэрвээ та ямар нэгэн вебсайт руу орох гэвэл бас тэрийг үнэхээр тийм аюулгүй мөн үү биш үү гэдгийг та сайн мэдэж чадахгүй байгаа бол эхний хэсгээр та бүхэн энэхүү S байна уу гэдгийг та бүхэн хараарай. Энэ маань албан ёсны secure буюу хамгаалалтай вебсайт гэдгийг та бүхэнд харуулна. Найдваргүй вебсайт руу та бүхэн хандсанараа өөрийнхөө хувийн мэдээллүүдийг алдах, хакердуулах өндөр боломжтой тул энэ дэр та бүхэн сонор сэрэмжтэй хаагаарай. Сүүлийн үед дэлгэрэнгүй явагдаж байгаа үнэгүй апп сонжоо суглаа хонжирт ороорой гэсэн худал мэдээлэл дунд та бүхэн битгий автаарай. Дэлгэцэн дээр та бүхэн харж байгаа Unitel-ийн нэрийг барин та бэлэг хожлоо гэх мэтчлээ хувийн мэдээллийг цуглуулах зорилготойгоор хурамч веб хуудсууд бол явагдаж байдаг. Энэ зүйлийг та бүхэн мэдхийн тулд хамгийн дээдлийн вебсайтыг харахад хангалттай. Энэ дээр жишээлбэл gift.com гэсэн өмнө би дурдчихсан Unitel-ийн домен бол unitel.mn. Энэ зүйлэнд итгэж бусдаа бас хуваалцах шаардлага байгаа гэдгийг та бүхэнд бас хэлмээр байна. Баталгаажуулах код таны мессежээр болон имэйлээр ирдэг. Энэхүү нууц кодыг та бүхэн өөрөөсөө бусад хинтэж бүү хуваалцаарай. Энэхүү код бол зөвхөн танд зориулагдсан онцгой код бол ирдэг тул та бүхэн энэхүү кодыгоо авсныхаа дараад нь та бүхэн хэрэглэчихэд устгаж байгаарай гэж та бүхэндээ бас сануулъя. Нууцаар захим орчинд өгөх бидний зөвлөгөөний сүүлээсээ 2 дахь буюу пин кодоо ямар нэгэн байдлаар та бүхэн утасны цаана хин нэг байгаа гэдгийг мэдхгүйгээр өгөхгүй байх мөн таны эргэн тойронд хэн сонсож байгаа гэдгийг мэдхгүйгээр өөрийнхөө банкны мэдээллийг чангаар олон нийтийн газар хэлэхгүй байхыг та бүхэндээ уриалмаар байна. Мөнтэй адилхан алдсан гэсэн бичиг баримтаа хүчингү болгох. Та ямар нэгэн байдлаар банкны картаа алдсан бол тэр дээрээ нь банкнд холбогдорой гэж та бүхэндээ хүсмээр байна. Хэрвээ та банкныхаа картыг алдаад хулгай авсан хүн таны пин кодыг мэдж байгаа бол ATM дээр очиод таны данснаас мөнгө авах бүрэн боломжтой байдаг тул эдгээр зүйлүүдээс та бүхэн өөрсдөө сэргийлээрэй гэж уриалмаар байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн нууцаар нууцлах демог Unitel корпорацтай хамтран хүргэллээ. Бичлэгийн манд тусламжлагдсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.